Нийслэлийн засгийн даргын санаачлагаар нийслэлийн засгийн даргын тамирын газар олон улсын бүгд найрамдах очиодын хөрөлөнтэй хамтран авилгатай тэмцэх форумыг энэ сарын 6-7 зохион байгуулж байна. Авилгын эсрэг форум нь Улаанбаатар хотыг олон нийтэд нээлттэй хот болгох, авилгын эсрэг олон улсын академийн салбарыг Улаанбаатар хотод нээх эхний алхмыг эхлэх гол зорилготой юм. Тиймээс форумаар энэ чиглэлээр ажилладаг гадаад дотоодын эрдэмтэн судлаачид мэргэжилтнүүд үйлчлэл баримтлалыг сонсож, туршлагаас нь хуваалцахаар төлөвлөжээ. Ер нь Улаанбаатар хотод ер нь Монгол улсын хэвлэлийн авилгын индексийн асуудлаар судалгаа байна хийх гэдэг хэлж байгаа тийм ээ. Авилгын индексийн асуудал. Авилгын индексийн асуудлаар бид нэр Улаанбаатар хотод бол авилгын индексийг бол өөр тодорхой ажил хийж байгаа. Гэхдээ сая одоо бид нар энэ асуудал томруулаад хийсэн судалгаагаар бол авилгын асуудал хүмүүсийн санаа зовж байгаа, хүмүүсийн одоо сэтгэл ханамжгүй байгаа ийм гол асуудлууд нэг хэвээр байгаа гэдэг юм. Одоо судалгаанд орсон хүмүүсийн 70% нь бол авилгын асуудал бол ер нь бол эдийн засгийн хөгжлийг түш агуулж байгаа, арчлалд итгэх итгэлийг бууруулж байгаа, шудраг ёсны асуудал бол санаа зовж байгаа ийм асуудал хэвээр байна гэдэг ийм ерөнхий судалгаа бол гараад байгаа. Тэгэхээр учраас бид нар энэ асуудлыг энэ хурлыг хийж эндээ гэж бүрхэд зөвж бодлого тодорхойлно гэдэг бол гол асуудал эндээс гарч байгаа юм аа. 14,258 төлөөлөгч хүрэлцэн ирэх форумын үеэр Төрбаа нийгмийн уялдаа холбоо, газар хуваарлалтаа өмчийн бүртгэл, худалдаа авах ажиллагаа, тусгай зөвшөөрөл гэсэн 4 сэдвээр салбар хуралдаан явуулах юм байна. Тэгэхээр бид нар одоо энэ авилгын эсрэг энэ үйл ажиллагааг цааш нь улам хөгжүүлж явуулахдаа маш их эрчимтэй ажиллаж байгаа. Тэгэхээр түрүү хэлсэнчлэн 17 улс орны 200-аад одоо ингээд зочид нэ. За тэгээд хуралд оролцож байгаа хүмүүс зочид маань төрөл бүрийн одоо энэ салбараас ирж байгаа. Улсын одоо засаг даргын, засгийн, хувийн хвшлийн, академичдын, нийгмийн иргэний нийгмийн байгууллагуудаас төлөөлөгчнөр ирж байгаа. Тэгээд энэ форумаас Улаанбаатар хотын маань засаг дарга бусад улс орнуудын хотуудтай энэ авилгын эсрэг ямар үйл ажиллагаа хийж ирсэн байна. Одоо энэ туршлага солилцох, мэдлэгээ солилцох ийм бас боломж өгч байгаа нь сайхан юм аа. Including attendance from government, civil society, business community leaders, and academics.